Бид бол бүтээлч гэр бүл. Манай хотод гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлж дурсамж бүтээж болох олон сонирхолтой газрууд байдаг. Тэр бүхнийг төвөрлөн үзэгч та бүхэнд цувралаар хүргэж байгаа хэлээ. Өнөөдөр бид Монголын оюун ухааны музейгээр зочлох болно. Ингээд нэвтрүүлгийн зочдоо танилцуулъя. Абсолют сургуулийн 4-р ангийн сурагч Бадрал, бэлтгэл ангийн сурагч Тэмүүлнар ээж оюун бэлгийн хамт адал явдалтай аялалд гарахад бэлэн боллоо. Хүүхдүүд бол тийм ер нь чөлөөт цагаар нь одоо амралтын өдрүүдэд дагуулад одоо орж үзээгүй музей те байгалийн түүхийн музей тэг музейнүүдээр нь дагуулж явдаг эртнийхээ одоо нэг түүх соёлыг одоо хүүхдүүдэд бас таниулах те сонирхуулах үүднээс хүүхдүүдэд маш их дагуулж тийм одоо музейнүүдийг үздэг байгаа. Өмнө ийм музей үзэж байгаагүй бус үзэндээс амар гоё юм байна. Ээж автайгаа ингээд дүүтэйгээ ийм музейд ирж байгаа сонирхолтой өдөр. Бага насны хүүхэд бол асуултын машин. Энэ юу вэ? Яагаад? Яаж гэж өдөрт хэдэн цугаар нь асууна. Яг ингэж асууж байх үедээ тэдний тарих нь хамгийн хурдцтай хөгжиж байдаг. Энэ л үед ээж аавтайгаа хамт цагийг өнгөрөөх нь амьдралын хамгийн үнцэнтэй хөрөнгө оруулалт болдог. Ном уншихаас илүүтэй хамтдаа харах, заахаасаа илүүтэй хамтдаа гайхах, зааварлахаасаа илүүтэй хамтдаа оролдох гэдэг хүүхдийн суралцах хүслийг гал шиг асаадаг. Бидний аялах музей бол жирийн нэг музей биш ээ. Энд 60 мянган асуулт нисэж 50 мянган яаж юм байж болох вэ гэдэг гайхшралтай нүүр тулдаг. Энд тарих хамгийн идэвхтэй байх бол гар утас хамгийн хэрэггүй. Хоёр хүүтэй залуу ээж нүдэндээ жаахан сэтгэл зовинсан ч цээжин дотор нь гялтгансан итгэл байсан. Тэрээр хүүхдүүддээ амьдралын хамгийн чухал чадвар бол биедан сэтгэх гэдгийг мэдрүүлэхээр энэ гайхалтай орон зайд хөтөлж авчирсан нь энэ. За сайн бацхан уу? Сайн байна уу? За манай музейд ирсэнд баярлалаа. За манай музей 1990 онд байгуулагдсан 33 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа анхны хувийн бичлэг музей. За манай музейг Монгол Улсын соёлын гавь цэцгэлтэн зохион бүтээч Түмүл Зэг гэдэг хүн байгуулсан. За Түмүл Зэг онц бүтээдэг, шатар хийдэг маш аяаслаг хүн байгаа. За энэ танхимд одоо манай музей дэлхийн хамгийн олон шатрын цуглуулга байна. 2019 онд 438 шатартаар дэлхийн гиннесийн дэд амжилтыг тогтоосон. Одоогоор бол за энэ шатар. За минь дэ нэрийшээгээ хартаа. За энэ одоо манай музей хамгийн том шатар. Урт нь 4 м, одоо 4 м юм шатар. Хэлбэр ямар сони? Хэлбэр ямар сони юм бэ? Хэлбэр ямар сони? Энэ хэлбэр нь болохоор Монголын эртний түүх Бүртчон гоо марлын түүх дээр үндэслэж хийсэн. Энэ тал нь одоо гоо марл, нөгөө тал нь Бүртчоныг илэрхийлж байгаа. Тэгээ Монголын одоо хотог аймагуудын тамгыг дээр нь ингэж одоо тогтоосон юм шатар байгаа. Энэ бол яаж тогшээ? За энэ бол одоо морь байхгүй эгийг дээр нь ингээд явж нүх зориултаар тоглодог. Тийм явж нүх зориултаар тоглодог. Тэгээ шатар бол заавал тогтсон хэлбэр маягтай байх албагүй. Санал минь дээр хідүүлтэй лээ. 4 үлтэй тий. Тэгэхээр санал заавал 4 үлтэй байх албагүй. Хідэн ч үлтэй байж болно. Тэрний нэгэд альва юм заавал тогтсон хэлбэр маягтай байх албагүй. Тэгэхээр энэ шатруудад одоо ингээд задгаа сэтгэж хийсэн үний бүтээлүүд тахгүй юу? Яан зүрийн одоо хэлбэр дүрстэй, яан зүрийн материалаар ингэж хийсэн юм шатрууд байгаа. Хөөх, энэ чинь харин яг л тарихны фитнес клуб гэлтэй. Одоо бүгдээрээ хөтөж ихчээр тайлбарлуулж хамгийн содон тоглоом үзэгрүүдтэй танилцъя. Тайлбарлагч ихчийн яриаг сонсонгоо том хүү дугайхан яаж ингэж ажилддаг юм бол гэж сэмхэн шивнэж, бага хүү бол бүхнийг үзэж, барьж, эргүүлж, сорж үзэхээр оролцсоор. За ерөнхийдөө бол одоо энэ 4-р давхарт бид нэр ирээ тийм. За 4-р давхарт бол одоо за тэр буланд 1985 онд хийгдсэн шатар байна. За тэр онсын сэнти байна. Хааны сэнти, Түмүл 6 гэсэн онсын сэнти. За Түмүл 6 цуглуулсан орон орноос цуглуулсан хүүхэлдэйний цуглуулга. За энд одоо Монгол гэр үүсэл хөгжлийг, хувьслыг харуулсан. Түүхийн явцад ямар Монгол гэр маань хэлбэртэй байсан тэр хувьслыг харуулсан гэр тэрэг шатар байна. За энэ 2 гэр. За энэ ариуслын алт өргөө.
Далаалан Монголд 2 удаа ирэхдээ энэ гэрийг аривнаасан. За энэ гэр дотор орсон хэн боловч ариустай гэж үздэг. За нар банчгийн 7 дугаар дур хүртэл энэ гэр дотор одоо ном хурж энэ сэлмийг ингэж юу яасан? Мушигсан. Мушгиж одоо төмөв зугаа. Номын хүчээр зангидаад төмөв зодуурсгасан юм сэлэм байна. За цаатлын баг дурванд Монгол гэрийн ахуй айдлыг харуулсан юм баг дурванд байгаа. За одоо ингээд манай музейд бас түүхий нэг хэсэг болсон үзмөрүүд бас байдаг. За жишээлбэл тэнд бичгийн машин, хуучны үеийн бичгийн машин. За 1940-од оны үед 1990-ад оны үед ашиглаад байсан бичгийн кассын машинууд. За тэр гутал байна. 1982 онд Монголын гутлын үйлдвэрт үйлдвэрлэгдсэн 102-аас морь өхрийн ширээр хийсэн гутал. За Төмөн уул 6 одоо залуудаа 1960-ад оны үед хэрэгжилж хийсэн зургийн аппарат, зураг өсгөгчтөөгөө байна. За ингээд бас ингээд түүхий нэг хэсэг болсон бас жижиг үзмөрүүд бас байгаа. За энэ ансан гэр. За энэ ерөөсөө монголчууд маань ерөөсөө оньсон дотор л амьдардаг. Энгийн Монгол гэр хүртэл одоо оньсон бүтцтэй байдаг. Нэг ч хадаас цав ашиглахгүйгээр Монгол гэрийг барьдаг шүү дээ, тийм ээ. За энэ Төмөн улзуугаан бүтээсэн оньсон гэр 232 оньсоос бүрдэн. Испаний Сарагаса хотод Монголыг сурталчилж дэлхийн экспод оролцож ирсэн. Энэ тавилга, сэлд, гаал, тулга гэд бүгд ингэж оньсолж ирсэн. Нэг ч хадаас цав орохгүй. Юм уустай. За энэ нар банчгийн 7 дугаар дур буюу одоогийн дур. Одоогийн нар банчгийн мэдгүй 7 дугаар дурыг та мэдгүй. За нар банчгийн 7 дугаар дур одоогийн дур нь энэ ариуслын алт дурганд ном уншаад номын хүчээр зөөлрүүлээд зангидаа төмөл зуг дурсан сэлэм. Манай музейг нар банчгийгээ үдсэн. Тэгээ ийм мундаг хүнд одоо би өөрийн зүгээс бэлэг барья гэд тэгээ үдснээс 2 жилийн дараа цаг хугацаагаа тааруулж агаад тэгээ энэ гэрийг энэ сэлмийг одоо номын хүчээр 21 хүний өмнө номын хүчээр зангидаад ингээд дурсан сэлэм. Энэ болохоор модон хөлөгтэй бялуун шатар болсон. Бялуун. Тийм биш. Бялуун. Энийг идэж болно шүү. Идэж болох юм болоо харин. Бялуун хэ. Бялуун идэж болох юм болоо. Идэж болно. Зөвлөг нэ. Зөвлөг. Ямар том шатар вэ? Хөө ямар том. Амар том шатар шүү дээ. Уртлынханд юу вэ? Нохой юу? Нохой. Тэр болохоор ямар? Зяаш. Модны үнцээр уралсан шүү дээ. Энэ юу л ямар өгөр. Тэр юмсан модтой. Энэ хүний хэдэн хүний хөл нийлүүл энэ готлын хөл хүүх юм бол Жорж хэдэж бодож байна. Бэлэго багжаа. Пүү ямар та. Амар олон юм. Ямар боо шавсны тэнтэй. Ах トゥ хоёр музейн танхимд зэрэгцэн галах нь тэдний яриа бол хүүхдийн дотоод ертөнцөөр аялах жинхэнэ аялал. Үзэж буй юмсаа гэрийнхээ амьдралынхаа өдөр тутмын зүйлтэй холбож ойлгож байна. Сонирхол нь сэрж төсөөлөл нь ургаж, мэддэг зүйл нь батчиж, мэдэхгүй нь сонирхол болж хувирна. Ингэж бие биедээ ярьж хуваалцаж, инээлдэж байх тэр агшин бол хүүхдүүдийн оюун ухаан амьсгалж буй цагаа мэдрүүлдэг. Харин хамгийн сэтгэл хөдлөсөн хэсэг бол яг өөрсдөө тоглож үзэж байхдаа тэд юунд ч татаарахгүйгээр тоглоомондоо орж, бодож, одоо яах вэ хэмээн эрэлхийлж байсан юм. За манай музейг үүсгэн байгуулагч юм билээ хүүхдүүдээ. Төмөн улзуугаа Монгол Улсын соёлын гай үзүүлсэн тий. За Төмөн улзуугаа олон одоо барилга байгууламжийг ингэж оньсож бүтээсэн. За эрх чөлөөний өшөө, хандан тэгчлэн хийгээд дэлхийд нэртэй одоо барилга байгууламжийг ингэж оньсож бүтээсэн. Одоо жишээлбэл энэ Эйблийн цавхаг дэлхийн 7 гайхамшигны учраас 7-9-с бүртгэр ингэж оньсож бүтээсэн. За ингээд одоо би ингээд задлж усарч харуулъя. Ингээд. За ингээд задарчиж шүү дээ тийм ээ. За одоо буцаагаад угсръя. За суур эсгээс ингээл угсарчдаг. Дэлхийн 7 гайхамшигны учраас 7-9-с бүртгэр ингэж оньсож бүтээжээ. За ингээд за ингээд угсарч шүү дээ. За ингээд Монгол гэрийг бас оньсож бүтээсэн. За 1 2 3 чагтуудыг гаргалаа. За эхний хэсэг нь ингээд задарчиж. За тэгээ Монгол гэрийг барихын тулд яах нь суураас нь эхлэн тийм шална. За одоо эхлээд ингээ Монгол гэрийнхээ шалыг тавина.
За одоо бүгдээр ингэж шалаад. За шалаа тавьчлаа тийм ээ. Дараа нь ханаа тавь. За хамгийн сүүлд ингээд дээвэр зураг тавьчихдаг. Ингээд Монгол гэр барих дистралийн дагуу ингээд задлж усардаг. Ийм айсан гэр. За энэ айсан шүү. За бас ингээд төмөл 6. Бүгд 1 2 3. За энэ хөлгөөнүүдийг хийлээ. За ингээд задарч. За одоо буцаагаад усартаа ингээд 2 2-оор нь баг болгоно. За 2 2-оор нь баг болголоо. За ингээд усарчиж байгаа. За ингээд усардаг байх юм шүү дээ. За ийм айсан бүтээлүүд байна. За одоо энэ бүгдээр тоглож үзье. За энэ төмөл 100 зохиомжлсон юм тоглоо. За энүүгээр Египтийн пирамид хийнэ. Египтийн пирамид мэдэн тийм ээ. За энийг салгаад буцаагаад усраарай. За энүүгээр ингээд үргэлжин дүрс хийх нэ. 3 талд гурвалжин хийн. Одоо Египтийн пирамид гэхээр гурвалжин дүрс хийн гэсэн үг байхгүй юу? За тэгээд дахин оролдож жагаад хийх нэ. За энэ хоёр нь одоо гол чухал хоёр тал. За энэ хоёр дээр ингээд суурилж агаад одоо Египтийн пирамид хийх нь шүү дээ тийм ээ. За зүгтээ одоо надад нэг нь эргүүл. Ингээд Египтийн пирамид болчих. За одоо чи энэ дээр ингээд тавиад хар та. За ингээд Египтийн пирамид. Яг гурвалжин төс болж байгаа сте тийм ээ. За юм. За одоо энийг ингээд салгаад буцаагаад өгсрээрэй. За би эхлүүлээд өгье. Эхлээ суур хэсгийг ингээд үсгээд. За ингээд суур хэсгийг үсгээд одоо энийг ингээд тойруулаад авчин. За ингээд явсаар идэл ингээд дөрвөлжин дүрс болох нь. Зүйтэй. За одоо одоо буцаад өгсөрн зэнийг хууч хэлбэр гэсэн. За ингээд дөрвөлжин дүрс болчих тий. За энэ манай мөн хамгийн хялбар юмс. За энэ одоо физикийн төгөөс сутгуучны нөлөөгөөр салгагдана. За үүнийг одоо хэрвээ физикийн төгөөс сутгууч гэдгийг мэддэг бол маш амархан салгана гэсэн. Хүч хэрүүлэхгүйгээр салгана. Эв гэдэг нэртэй чагталсан байна. За ингэнэ шүү дээ. Зүйтэй. За эхний хоёр нь зүйтэй. Одоо энийг ингэж хийвэл тэгэл болох гэдэг. Голтой моттой. Тий. Одоо физикийн төгөөс сутгуучны нөлөөгөөр сална гэсэн. За одоо энэ хараа. За та хоёрын юу яах гэдэг үстэй салах гээд. Салж гин үү? Хүч ашиглахгүйгээр салгана. За салахгүй шүү дээ. За минь дүү энийг үзтээ. За энэ манай музей хамгийн хэлбэр байсан. Энэ хоёр модыг ингэж салах хэрэгтэй. За салж гин үү? Ингэж салах хэрэгтэй хана шүү дээ. За салсангүй шүү дээ. За одоо энэ хараа физикийн төгөөс сутгуучны нөлөөгөөр сална. Одоо энэ хараа ингээ эргүүлнэ. Эргүүлэнгөт ингээ салчих шин. Ингээ физикийн төгөөс сутгуучны нөлөөр. Энэ ингээ төвд нь ингээ чагтлагдсан байхгүй юу? Дөрвөн дотор нэг чагт. Тэгээ эргүүлэнгөт нэг чагт нь ингээ төгөөсөө буучж байгаа юм. Тэгэхээр энэ маань физикийн төгөөс сутгууч ахна шүү дээ тийм ээ. За ингээд анснууд нь бас ингээ физик математик хэл дээр үндэслэж чигддэг байх нэ. За ингээ эргүүлээд ингээд салцчих шүү дээ ингээ физикийн төгөөс сутгууч. Нөгөө дэш нэргүүлэнгүүд. Тэгээ ингээ сэгсрэнгүүд ингээ чойжлогдож байгаа. Чагтлагдчих шүү дээ. За. Нэг нь. Ахаа эргүүлдэ. Зүйтэй. Тэгээ дээдлийн ингээ салчих шүү дээ. Ингээ физикийн төгөөс сутгууч. За би чамд эхлүүлээд өгье заа юу. За ийм эхлээд ийм хоёр суур баг нь усах чинь. Тэгээ энэ хоёр багныгаа ингээ тойруулаад яваад байна. За ингээ тойруулаад яваад байгаарай. За ингээд зүйтэй ингээ тойруулаад явах нь. За одоо энэ хэсгийг ингээ гүцээ. Зүйтэй. За одоо яамаар юм шиг өөрөө бодох нь штэ ингээд харж агаад. За одоо яамаар юм шиг байна. Дээш энэ хэсгийг ингэж дээшгээ эргүүлээд. За одоо ингээд. За тэгээд за одоо ингээд дөрвөлжин турс олчихчихтэй гинэ шиг. Сая илүүлж дуусаад инженер гардаг. Инженер та. Хүмүүс байгаа юм шиг. Тийм шиг тийм. Тийм ингээд чагталчих юм шүү дээ тийм. Нэг хийдэг дөрвөлжин турс бас юм шиг.
Энийг ийшээгээд тэгэнгүүт ингэж ийш ингэж ороод унаад ийшээгаа тэгээд ингэ яшаа. Энэ яадаг юм бол? Энэ харин бас яа юм бол? Энэ яадаг юм Оо, бол? гэс тийм байна. Ингээд дээрээс нь хийгээд тэгээд Энэ яадаг юм бол? аа Энэ яадаг юм бол? энийг ингээд дээшлүүлээд гот ардаа одоо шууд тийм байна. Энэс ингэ бууцсан ингэ зогссон юм шүү. Тэпэгээ. Ага энийг алаа. Агаа тэгээд Ижтэй юм бахтаа. тийм шүү дээ. Яд очих юм бол тэггүй. Ямар сний бэ? Энэ Ямар ижтэй бахтаа. хийдэг юм хата. Туршилтын болонд ирэхэд гэрэл хугарах, бөмбөг өнхрөх, соронзон хүч үйлчлэх агшнууд хүүхдүүдийг алмаар боллоо. Ансан тоглоомын өмнө гурвуулаа багшийнхаа заврыг сонсоод яг л жижиг онцорлагтан шиг толгой тахилцав. Гэхдээ эхний алхмаас л байр залтлаа. Том хүү Бадрал би ойлгосон гэж зоригтой эхлээд 5 дахь минутанда ээж энийг яах вүлээ гэд шивнээ зогсож байв. Дүүн хажуугаас нь тэр эргэлтдгийг нь түлхээчтэй гэж заавар өгөөд өөрөө буруу талаас нь түлхчихв. Тэмүүл бол ансан тоглоомыг өөрийнхөөрөө ойлгосон нэгэн. Тэрээр эрэг шурах шиг бүхнийг эргүүлж тайруулаад өөрөө бол их л баяртай. Харин ээж нь баг багаар ойлгоод байгаа юм шиг байна гэж хөгжилтэй дүгнэлт хийн. Үнэн дээр бол ойлгосон ч юм шиг, ойлгоогүй ч юм шиг. Гэхдээ хамгийн чухал нь тэд хамтдаа хөгжилтэй байсан. Энд чинь миний харсан юмнуудаас хамгийн сони юм ансан тоглоомсон. Ягаад тэгэхээр юмд ямар ч хатаас тэгээд ямар ч сав мав юм дороогүй тэгж нарийн тогтоогоод байгаа болох маш сонирхсан. Ята агаа ястад адаг дэш. Тийм хобби сэтэ тоглох штеп. Өдөө тогтоос тэгээд том готлоггүй яшаа, сатаа гоё яшин тэгээд Монголгийн гоё яшин тэгээд би машин төлөвлөлт тийм машин төлөвлөлт тогтоо ята машин байсан минь ята байдаг. Би том болоод мэдээтэй бол легоны музей болно. Тэмүүлхүү би Легоны музейтэй болно гэдэл нүдэн гэлэлзаад тодоос тод хэллээ шүү. Зүгээр ч нэг тоглохгүй бүр музей байгуулна гэж байгаа нь их л том мөрөөдөл шүү. Магадгүй өөрийн зохиосон бааtruуд роботын танхимтай Лего хоттой музей байх үз. Хүүхдүүдийн мөрөөдөл гинэн атлаа агав. Бид болох болов уу гэж эргэлздэгч тэд болно гэдэл зүтгэдэг. Би ээж авдаг тагаад юм үзээ өшмэ. Өнөөдрөө маш сайхан санагдлаа. Тэгээд хүүхдүүдтэйгээ нөгөө орж үзээгүй байсан маш гоё музейг үзлээ. Маш сонин садан юм үзлээ. Тэгээд хүүхдүүд маань бас маш таалагдлаа. Надад бас маш таалагдсан. За ингээ хүүхдүүдээ ингээ төлөө цагаараа дагуулад одоо музей сонин садан зүйлсийг ингээ үзүүлж байгаагаар бол хүүхдүүд маань бас нэг харах өнцгөө өөрчлөгдөөд тэгээ бас сэтгэн бодох чадвар нь бас нэмэгдээд тий. Тэгээд эх орныхоо талаар бас мэдлэг нь нэмэгдэх болов уу гэж боддог. Тэгээ анх удаа үзэж байгаа болохоор энэ ансан тоглоом бас маш сонирхолтой байсан баг. А тэгээ мөн шатар тоглодог болохоор шатруудыг сонирхож тийм үзсэн. Тэгээ бас нөгөө олон орны нөгөө онцлог болгоныг харуулсан шатрууд байгаа нь бас их сонирхолтой байна. Хүүхдүүдтэйгээ ингээд энэ ансан тоглоомыг тоглоход бол ингээд хүүхдүүдийн бас нөгөө оюун ухаанд бас хөгжилт нь бас хэрэгтэй юм байна. Яг энэ яаж энийг ингэж одоо тий ансаас нь гарах вэ? Буцааж ансанд нь оруулах вэ? Энтэр гэдэг бол бас хүүхдүүдийн нөгөө оюун ухаанд шаардсан сэтгэн бодохыг хөгжүүлсэн тийм гоё тоглоомнууд байд юм байна. Музей бол зүгээр үзүр биш. Тэр бол хүүхдийн дотоод ертөнц рүү аялах хаалга. Нэг таавар 100 асуулт төрүүлдэг. Нэг туршилт олон итгэлийг бий болгодог. Нэг аялал бүтэн амьдралын дурсамж үлдээдэг. Ингээд оюун ухаанаас сорж зүрх сэтгэлээ хуваалцсан нэгэн өдрийг үтгэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэн ч бас бидний зочилсон газруудаар гэр бүлээрээ аялахаас гадна өөр нэгэн газрыг шинээр танилцуулах манай дараагийн бүтээлч гэр бүл болох боломжтой. Дахин уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.